Хүн амьтны амьдралын эргэлтийн явцад диплоид биеийн эсээс гаплоид гамет үүснэ. Эцэг эхийн диплоидис нь хоёр багц хоромосомоос бүрдэх ба нэг багц нь эхээс, нөгөө нь эцгээс ирнэ. Үүссэн гаплоид төлөөс нь нэг багц хоромосом агуулах ба эцэг эхийн эсийн хоромосомын тооны хагасыг агуулдаг гэсэн үг. Үр тогтолтын үед эцэг эхийн генетик материалууд холилдно. Гаплоид гаметууд нэгдэж диплоид үр тогтсон өндгөн эс үүсгэнэ. Үр тогтсон өндгөн эсээс үүссэн үр төлийн биеийн эс нь маш олон удаагийн митоз хуваагдлын үр дүнд үүснэ. Мейоз хуваагдал нь бэлгийн үржилд гол үүргийг гүйцэтгэдэг. Мейоз хуваагдал нь хоёр үе шаттай бөгөөд хоёр шатны аль аль нь профаз ба метафаз, анафаз ба телофазаас бүрдэнэ. Эхний шатны профазын үед ДНХ болон уургаас тогтох хроматинаас хоромосомууд үүснэ. Мейоз хуваагдлын өмнө ДНХ хоёрчлогдох учраас хоромосомууд ижил ДНХ бүхий хоёр хроматид агуулдаг. Энэхүү эс нь диплоид бөгөөд анимашнд их болон эцгийн багц хоромосомууд улаан цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн байгаа. Центросом нь хоёр хуваагдаж, шинэ центросомууд эсийн төлөвд рүү очино. Метафазын үед бөөмийн мембран уусаж алга болон ээрүүлэн утаслаг үүснэ. Дараа нь хоромосомууд эсийн экваторын шугамын дагуу байрлаж, генетик кроссинг овер явагдах ба гомолог хоромосомуудын хооронд генетик материалууд санамсаргүй байдлаар солигдно. Энэ нь үүссэн эсийн олон янз байдалд асар их нөлөө үзүүлдэг. Анафазын үед хоромосомууд эсийн эсрэг туйлууд руу шилжинэ. Телофазын үед эс хуваагдаж, шинэ эсэд бөөмийн мембран дахин үүснэ. Мейоз хуваагдлын эхний шатны төгсгөлд хоромосомын тоо 2 дахин цөөрч, диплоид эцэг эхийн эсээс 2 гаплоид төлөөс үүснэ. Төл эсийн хоромосомууд 2 хроматидаас бүрдэнэ. Мейоз хуваагдлын 2 дахь шат бол хоромосомын тоог тэнцвүүлэх хуваагдлын шат юм. Профазын шатанд центросом хуваагдаж, эсийн эсрэг төлөвд рүү шилжинэ. Метафазын үед бөөмийн мембран алгуулж, ээрүүлэн утаслаг үүснэ. Дараа нь хоромосомууд эсийн экваторын шугамын дагуу байрлана. Анафазын үед хроматидууд салж, нэг хроматид бүхий 2 хоромосом үүсч, эсийн эсрэг төлөвд рүү шилжинэ. Телофазын үед эс хуваагдаж, шинэ эс дотор бөөмийн мембран дахин үүснэ. Ингэснээр мейоз хуваагдлын 2 үе шатанд 1 диплоид эсээс 4 гаплоид эсүүд үүсдэг.